Өдрийн төргийн үзэгчтэй үзэгч та бүхэн анхаарлаа Хэгэл телевизийн зочны цаг хөтөлбөрт ханд болно. За бид энэ удаад эдийн засгийн сэдвээр үргэлжлүүлэн ярих болно. За бидний урилгаар өнөөдөр манай студид Монгол Улсын их сургуулийн доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Дулам Сүрэн студид хүрэлцэн ирсэн байна. Ингээд урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцахаар хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. За өдрийн минь төргий. За баярлалаа агш. Тэгэхээр одоо эдийн засгийн хямралаасаа давж гараад уналтын үе рүүгээ Монгол Улсын эдийн засаг орчлоо гэж та дүгнэж байгаа юм байна. Яг эдийн засгийн хүндрэл нь ер нь сүүлийн яг хэдэн жилээс илүү одоо төлхөө ажиглагдсан гэж үзэж байна вэ? Энийн цаг хугацаа он дарааллыг та хямрал, хүндрэл, уналт гэсэн үйлчлсэн хэсгээр нь тайлбарлаж хэлвэл. Тийм 1914 оноос л манай эдийн засгт хүндрэл үндсэндээ үүсч эхэлсэн. 2014 оноос. Тийм 2014 оноос. Аха. Нэг яач буруу ярьчих. За хүндрэлтэй ийм байдал бол 14 оноос л одоо эхэлсэн. Энд бол одоо тийм байдлын шинж тэмдгүүд ажиглагдаж бүр тодорхой болж ирсэн. За 15 он гэхэд бол эдийн засаг хямралт байдалд шилжсэн байгаа. За энэ бол юугаар илэрхийлэгдээд байгаа гэхээр манай эдийн засагт орох гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, тасралтгүй буурч, манай экспортын хэмжээ буурах, гадаадын олон улсын зах зээл дээр манай гарга экспортын бүтээгдэхүүний үн буурах ийм одоо хүндрэлүүд тохиолдож тэгээд энээсээ үүдээд манай эдийн засаг макро эдийн засаг тэнцвэрт байдлаа алдагдах, за бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдох, за иргэдийн орлогын хэмжээ буурах, худалдан авах чадвар буурах, валютын одоо хэмжээ нөөц багасах ийм одоо хүчин үзүүлэлтүүдээр бол тодорхой харагдаж эхэлсэн юм. За тэгээд 16 оноос бол ерөөсө уналтын байдал шилжсэн. Манай эдийн засаг тасралтгүй хямралт байдал үргэлжилсээр байгаад одоо бол үндсэндээ манай эдийн засаг уналтын байдалд орчоод байна. За энэ бол эдийн засгийн өсөлт маань хасах зүйлтэй болсон. Төсвийн алдагдал тасралтгүй өсөж байгаа. Дээр нь төсвөөс гадаадын засгийн газрын гадаад бондын хүүгийн төлбөрийг валютаар төлж байгаа. Валютын нөөц эрс хомсдолтой. За компани аж ахуйн нэгжүүд маань үйл ажиллагаагаа явуулах боломжоор туулын хязгаарлагдмал болцсон. Эдгээр олон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болцсон. Зарим нь маш хүндрэлтэй нөхцөлд явуулж байгаа. За ингээд энэ бүхнээсээ үүдээд ажилгүйчүүдийн тоо өсөх, хүмүүсийн орлого буурах, ийм одоо эдийн засгийн болоод нийгмийн давхар дарамтанд ороод ирсэн ийм үед бид нар одоо байж байна л да. Тэр саяхан Төв банк мөнгөний бодлогоо одоо чангаруулсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь ер нь эдийн засагт байгаа өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн яаж өөрчилж байгаа вэ? Төв банк мөнгөний бодлогоо нэмэгдүүлнэ, өсгөн гэдэг бол арилжааны банкудаар дамжуулж иргэдэд зээлийн үйлчилгээ үзүүлэх тэр процессыг л одоо бууруулж, хааж, багасгаж байгаа гэсэн үн чанартай. Энэ нь ер нь гол нь юутай холбоотой гэхээр валютын ханшаа барьж чадахгүй байгаа. Валютын ханшаа тасралтгүй өсөж байгаа энэ нөхцөл байдал дээр шууд уялдж байгаа ийм процесс. Ягаад гэвэл валютын нөөц энэ эрс хомсдолтой манай экспорттой холбоотой зүйл шүү дээ чинь. Гаднаас орж ирэх экспортын валютын орлогын дотогшлох урсгал эрс буураад ирж байгаа ийм нөхцөлд ханшаа барьж чадахгүй болно. Тэгэхээр өмнөх засгийн газрын үед хэмжээний цаасан мөнгө гүйлгээнд гаргасан. Ер нь тэнд бол одоо хоёр эдийн засагт байж болдог, одоо үүсэж болдог, хийж болдог боловч хамгийн муу хоёр зүйлийг хийсэн байгаа юм. За энэ бол нэгдүгээрт гадаад өрийг нэмэгдүүлсэн. За дээр нь дотоод өрийг бас өсгсөн. Ингээд засгийн газрын өрийг эрс өсгсөн. Хоёрдугаар цаасан мөнгө гүйлгээнд гаргасан. Хэмжээний цаасан мөнгө гүйлгээнд гаргасан. Энэ бол дараачин эдийн засгийн нөхцөл байдлыг маш хүндрүүлдэг ийм хүчин зүйлүүд. Тэгэхээр тэр байдлыг одоо арай жаахан зөөлрүүлэх энэ төр гэсэн үүднээс Төв банк бодлогынхоо хөвг өсгөж байх шиг байна. Энэ нь бол дахиад эргээд бизнесийн салбарт үзүүлэх нөлөөллийг хүндрүүлэх, зээлийг одоо өндөр хүүтэй болгох, иргэдэд олгох зээлийн хэмжээг бас бууруулах, хүүгийн өсгөх ийм бас сөрөг үр дагавруудыг авчирна. Тий. Ийм л одоо нөхцлүүдийг үүсгэнэ л дээ. Эерэг талаасаа гэвэл юу байж болох вэ? Эерэг талаасаа гэвэл одоо
ер нь ханшаа тогтоон барих, цаасан мөнгөийг гүйлгээнээс татах тий. За тэгээд цааш нь инфляци одоо улам хөөрөгдөхгүй байх гэсэн иймэрхүү л одоо чиглэл юунууд бол нөлөөлөл үзүүлнэ л дээ. Энэ эерэг нөлөөлөл нь зах зээл дээр их байгаад байна уу? Сөрөг нөлөөлөл? Сөрөг нөлөөлөл нь илүү болно. Энэ их хүндрэлт, эдийн засгийн гүнзгий хямрал, уналтын байдалд орсон улс орнууд ийм нөхцөлөө яаж шийдэж байсан? 8-9 оны дэлхийн 2008-9 оны их хямралын туршлага биш үү? Тэгээ энэ үед бол дэлхийн томоохон орнууд ерөөсөө хүүгээ төв банкныхаа хүүг эрс буулгаж байсан. Тийм дотооддоо ажиллаж эхэлсэн юм. Гадаад эдийн засгийн таагүй нөхцөл бий болмогц дотоод эдийн засгтайгаа ажилдаг, дотооддоо эдийн засгээ дэмжих тийм бодлогоодыг авч хүчтэй хэрэгжүүлсэн байгаа. Тэгэхээр эн чинь бол хүүгээ бууруулад дотооддоо аж ахуйн нэгжтэй тааламжтай нөхцөлийг бий болгож өгнө л гэсэн. Иргэдтэй тааламжтай нөхцөлийг бий болгож бас иргэдийнхэн эрэлтийг нэмэгдүүлж байж нийт эдийн засгаа өсгөх тийм боломжийг л харж ашиглана л гэсэн ийм л одоо бодлогоодыг хэрэгжүүлж хямралаас гарсан ийм л одоо орнууд олон байгаа шүү дээ. За манай улс эдийн засгийн хүндрэл хямралыг ер нь хэрхэн уналтын эсхийг даван туулах вэ гэдэг дээр янз бүрийн одоо төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Тухайлх юм бол засгийн газар бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүдэд сонсож байна. За өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт 130 дахин буурсан байна. Энэний шалтгаанд чухам төрийн захиргааны байгууллага яаж нөлөөлсөн бэ гэдгээ одоо сонсъё гэдэг ингээ ажлын хэсэг гарцсан. Тухайлбал өчигдөр энэ ажлын хэсгийг халж байгаа хууль зүйн дотоод хэргийн сайд Бямбцогт бизнесийн төлөөлөлтөд уулзж байна л та. Ер нь бол бүгд байдал одоо хүнд байгаа гэсэн нэгэн одоо дүгнэлтийг хувийн байгууллагууд хийж байна. Тэгэхээр яг энэ цаг мөчид төр засгийн газар нь бизнес эрхлэгчтэй яаж дэмжих ёстой юм бол сая магадгүй 8 төрлийн татвар нэмэгдэнэ гэдээ яригдсан. Энэ бол бизнес эрхлэгчдэд төдийлөн таатаа хүлээж авах мэдээлэл бол биш байсан шүү дээ. Тэгэхээр энэ яг оновчтой гаргалгаануудын яг бүтэц зөв явж байгаа юу? Энд одоо ерөөсөө маш оновчтой гаргалгаа хийхгүй бол ерөөсөө байдал маш туйлын хүнд байдал үргэлжлэнэ. 17 онч маш хүнд байх болно. Ягаад гэвэл манайх гадаадад төлөх өр 17 оноос төлж эхлэх ёстой. Бондын төлбөрийг төлж эхлэх ёстой. За тийм учраас маш богино хугацаанд шийдвэртэй арга хэмжээ авах ийм шаардлага тулгараад байгаамаа. За энэ гарцсан нь бол ерөөсөө бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах. Ялангуяа том компаниудтайгаа хамтран ажиллаж байж энэ хүнд байдлыг даван туулна. Тэд нэр тааламжтай нөхцөл олгож, тэдгээр компаниудаа дэмжиж, ингэж ажиллаж байж л энэ хүндрэлийг бол даван туулна. Тэгэхээр бизнесийн бүхэлдээ хүнд байна, ажиллахад бэрхшээлтэй байна гэж хэлж байгаа нь бол үнэхээр бодиттой зүйл. Тий, бодиттой зүйл. За энэ дотроосоо бид нар өмнөх засгийн газар өмнөх хугацаанд бол жижиг дунд үйлдвэр гэж их ярьсан л да. Тэгээ жижиг дунд үйлдвэр гэдэг маань эдийн засгийг бас авч явдаг, чирч явдаг тийм хүчин биш л дээ бас. Том үйлдвэр нь хөгжиж байж жижиг дунд үйлдвэр нь тэрнийг дагаж ингэж хөгжиж явдаг ийм зүй тогтолтой юм. Тийм учраас одоо энэ нэгэн тийм хүндэрсэн тохиолдолд ерөөсөө том компаниуд, том үйлдвэрлэгчтэй дэмжиж тэгээд тэднэртэйгээ хамтарч засгийн газар хамтарч ажиллаж байж энэ хүнд байдлыг даван туулах ийм л ганцхан цорын ганц арга зам байна биднэрт. За тэгээд тэр татварыг нэмэгдүүлэх тухай асуудал бол одоо ярих асуудал биш. Энэ бол ерөөсөө татварыг нэмэгдүүлэх тухай асуудлыг бол хойш нь тавих хэрэгтэй юм. Зүгээр зарим нэг онцлог татварыг авч чадахгүй байгаа тийм субъектүүд бий л дээ. Ер нь одоо хувийнч бай татварын орлоготой мөртлөөсөө тэдгээрээс татвар авч чадахгүй байгаа тийм одоо субъектүүд бол бий. Ер нь наривчлан судлах юм бол манай эдийн засгийн юм байгаа. Тэр бүхнийгээ харин наривчлан харж татвараа авах тухай, за тэгээд оногдох татвараа бүрэн авах тухай бизнесийн байгууллага ч гэсэн зарим татвараа төлдөггүй байгууллагууд бас байдаг шүү дээ. Тэр бүхнийгээ одоо хуулийн дагуу авч хэрэгжүүлэх, татвараа бүрэн авах тухай асуудлыг л шийдэх хэрэгтэй юм. За татварын олон хөнгөлт чөлөөлтийг бас эргэж хянаж үзэж бууруулах ёстой. Бас татварын маш олон хөнгөлт чөлөөлтүүд байдаг. Тэрнийгээ ерөөсө бууруулах шаардлага зайлшгүй байгаа. За үүний зэрэгцээгээр бас татварын хувьд бол зөөлөн тийм татварын тогтолцоонд шилжих
ялангуяа нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд бол би татварын хэмжээг бууруулахын зүйтэй гэж ингэж үздэг. Тэ 5% нэмэгдсэн өртгийн албан татвартай болъё л доо гэсэн ийм сэтгэл бодол надад байдаг. Тооцоо хийж болохоо. Тэгээд бүгдээрээ нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөд ингээд явж чадах юм бол бас эн чинь төлөгч талбар нь объект нь ихсэх ийм боломжтой болно. Түүнээс биш татварын хэмжээнд тэгж эрс буураад байхгүй юм аа. Тэгэхээр энэ бизнесээ дэмжих чиглэл бол бас татварыг бууруулах чиглэлд байдаг. Тий. Татвар бууруулахлаар нөгөө талд төсвийн орлого дагаа буураад ирнэ тий. Тэгэхээр та нөгөө бүгдээрнгээс нь татвар авах тухайн асуудлыг л яриад байна да. Тэгж байна. Ер нь татвар авч чадахгүй субъект байгаа гэдгийг л би хэлээд байна. Тийм ээ. Татварыг төлөхгүй байгаа. Тийм зүйлээ л харин харж зөв оновчтой харж татвараа бүрэн авах тухай асуудал зайлшгүй байгаа болохоос биш. Одоо байж байгаа татварын хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудал бол оновчтой арга зам биш ээ. Үүний нөгөө талд засгийн газар хэмнэлтийн горимж шилжих ёстой. Тий хэмнэлтийн горимж шилжих ёстой. За энэ нь бол яг би жишээлбэл хувьдаа харж ил байлаа л да. Шинэ засгийн газар байгуулагдахад нэлээд бүтцийн өөрчлөлт хийж яамдынхаа тоог жишээлбэл нэлээд бууруулах байх. Нэлээд ажлынхаа давхардал агуулгыг хянаж үзэж байж нэлээд одоо тийм компактны хэмжээнд одоо ажлаа аваачих байхаа гэж их салгардуулахгүйгээр, давхардуулахгүйгээр ийм бүтцийг тогтоох байхаа гэж ингэж харж ил байлаа. За гэтэл бас яг тийм хэмжээнд хүрсэнгүй гэж би бодож байна. Тийм учраас одоо агентлагуудыг бол яамны бүтцэд нь оруулах хэрэгтэй. Энэ ажлын давхардал, ажлын агуулгын ижил төсөөтэй байдал энэ бүхнийг нягтлан үзэж агентлагуудыг бол яамны бүтцэд нь оруулах бас ийм арга зам байж байна. Тэгээ энийг бол хийх хэрэгтэй юм. Тий. Засгийн газар өөр одоо ямар зардлаа танах хэрэгтэй юм бол төсөв батлагтай. Сая болохоор юу гэдэг нөгөө урсгал зардалтай холбоотой эд хөрөнгө худалдаа авах ч гэдэг юм уу, тиймэрхүү гадаад томилолтоо тансан ч гэдэг юм уу, тиймэрхүү таналтууд илүү эсн онцолж яриад байсан л та. Тийм тэр бол одоо урсгал зардал дээр л их ажиллах хэрэгтэй. Хөрөнгийн зардал дээр ч гэсэн ач холбогдол багтай зүйлийг хойш нь тавихаас өөр арга байхгүй. Тий. Урсгал зардал дээр л илүү ажиллах учиртай. Ягаад гэвэл төсвийн зөнгөлөх хэсэг нь урсгал зардал байгаа. Тийм учраас урсгал зардал дээр л илүү хяналтыг тавьж ажиллах, бууруулах талаар ажиллах нь зүйтэй. За энд бол саяхан хэлдэг арга хэрэгслүүд чинь цөм орж ирнэ л дээ. Тэ. За гадаад томилт байж гэн, тээврийн зардал, холбооны зардал энтергээд бас энэ зардлууд их байдаг. За тэгээд бусад тоног төхөөрөмж, эд тогшил авах зардлыг бол одоо ерөөсөө царцаах хэрэгтэй нэг. Тий. Иймэрхүү зардлуудыг бол ер нь нэмэгдүүлэхгүй байх тал дээр бүрэн ажиллах шаардлагатай байгаа гэж ингэж ойлгож байна. Тэ. Томилт хурал цуглаан манай ч одоо энэ тасралтгүй хурал цуглаан явж шít. Тэ. Энийгээ бууруулах хэрэгтэй. Тэр хурал цуглааны үр дүнд юу шийдчихэж байгаа ер нь өдөр. Би ер нь тийм юм шийдчихлээ гэж ерөөсөө харахгүй байна. Харагдах юм алга. Тэгэхээр энэ их хурал цуглаан, салбар бүрэл хурал цуглаан хийдэг, зөвлөгөө хийдэг. Юу шийдчихэж байгаа, юуг сайжруулчихж байгаа, алхам урагшаага юу хийчихэж байгаа. Тэр нь ерөөсөө харагдах юм алга байна. Тийм учраас энэ их олон хурал цуглаан, салбарын зөвлөгөөнүүд, за тэгээд ач холбогдол багтаа гадаад томилолт энэ бүхнийг одоо ер нь энэ зардлыг зарцаах хэрэгтэй юм аа. За дотооддоо ер нь уналтыг хэрхэн даван туулах талаар арга замын талаар та бүхэн ярилцлаа. Одоо гаднаас орж ирэх мөнгө урсгалыг хэрхэн дэмжих тухайд танд ер нь ямар санал бодол байдаг вэ? Гаднаас орж ирэх мөнгө урсгалыг дэмжинэ гэдэг чинь гадаадын хөрөнгө оруулагчтайгаа хил амаа олно гэсэн. Тий. Ерөөсөө л тэднэртэйгээ хил амаа олдсон гэсэн. Тэгэхээр Монгол улсын одоо бэлэн болсон томоохон төслүүд хүлээгдэж байгаа ийм төсөл юу байна гэдгээ л харах хэрэгтэй хамгийн түрүүнд. Гадаадын хөрөнгө оруулагчид нь одоо хил амаа олцож чадах бэлэн болцсон. Тэгээд Монгол улсад хөрөнгө оруулалт хийчихээр хэмжээний хөрөнгө оруулалт ороод ирэх. Тэрийгээ дагаад бас худалдан авалтаар хэмжээний мөнгө ороод ирэх. Тэгээд төсөвт тэр хэмжээгээр татвараа төлчих. Ийм л одоо мөнгөний дотогшлох, валютын дотогшлох урсгалыг л давын өмнө харахаас биш өөрөөр цоо шинээр хөрөнгө оруулагч ирээд олоод
явна гэж бас бүтэхгүй шүү дээ богино хугацаанд. Тий. Тэгэхээр олон улсын валютын сантай сан гих мэтлэн олон улсын байгууллагатай бас яриа хэлцээр хийж байгаа юм шиг мэдээлэл гарч байсан. Тэгэхээр энэ бол яг хөө манайх олон улсын валютын сангийн гишүүн, Дэлхийн банкны гишүүн улс л да. Гэхдээ энэ байгууллагууд бол одоо тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, стендбай гэдэг хөтөлбөрийг эхэлж хэрэгжүүлээд тэгээд 4 шаттай ийм хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан ийм туршлагатай манайх. За гэтэл энэ байгууллагад олон улсын валютын санд манай хувь энэ чинь бол хувь гишүүн орнуудын хувь нийлүүлсэн ийм байгууллага байдаг. Тэгэхээр манай нийлүүлсэн хувь маань бас бага байдаг учраас авдаг зээл маань бас тэрнтэй холбоотой бага байдаг. Тэгэхээр ер нь манайд бол өнгөрсөн хугацаанд 4 шаттай хөтөлбөр хэрэгжүүлэх энэ хугацаанд тэрбум гаруйхан доллар л одоо зээл болоод буцалтгүй тусламжтайгаа хамт олдож байсан юм шүү дээ. Тэгэхээр манайд бол өнөөдөр энэ уналтын байдлыг даван туулахад ганц тэрбум доллар бол юу ч биш байхгүй юу. Тэгэхээр хэдэн тэрбум долларын орлого хэрэгтэй байна манайд. Тийм болохоор энийг аж ахуй нэгжтэйгээ хамтарч байж л бүтээх тухай асуудлыг гол болгох хэрэгтэй юм. Зүгээр олон улсын байгууллагатай хамтран ажиллахдаа олон улсын валютын сангаараа дамжаад Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциац гэж нэлээд одоо хүү багтай, урт хугацаатай ийм зээл олгодог гишүүн орнуудад ингэж хамтарч ажилладаг ийм байгууллага бий л дээ. Дэлхийн банкны бүрэлдэхүүний ийм байгууллага бий. Тэдний зээл бол бас сайн зээл. Тэрнийг бол бас авах талаар ажиллаж болох л талтай. Гэхдээ энэ зээл бол бас яадаг гэхээр цаана бас л тодорхой эдийн засгийг, тодорхой бүс нутгийг дэмжиж гэсэн ийм бодлоготой явагддаг. Тэгээд нөгөө зээлээрээ авах тоног төхөөрөмж хэрэгслийнх нь үнэн өндөр. Тэгээд бас хаанаас ямар зах зээлээс ямар орноос авах уу гэдгийг бас үндсэндээ чиглэлийн өгчихсөн ийм байдаг учраас бас л эн чинь бол нарийн бодлоготой олддог ийм хөрөнгө байгаа юм аа. Тийм болохоор манайх ерөөсөө өөрсдөө дотооддоо ямар нөөц боломж байна вэ гэдгээл ихээхэн одоо ирж хайх хэрэгтэй, тэн дээрээ л ажиллах хэрэгтэй юм аа гэж ингэж ил үзэж байна да. Та зарим хүний байр суурийг сонссон ба өнгөрсөн засгийн газрын үедээ баа хөтөлбөрт тодорхой ажлын хэсгийнхаа ирээд засгийн газрын төлөөлөлтөд уулзаад буцаад явсан гэд. Одоо зарим хүн болохоор стенд байд орох цаг нь болсон гэд. Зарим нь болохоор стенд байд орох юм бол бид эргээд яах билээ, өрийн таз яах билээ гэд олон зүйлийг зөвхөх хэрэгтэй болдог л доо. Таны хувийн байр суурь энэ дэр юм. Стенд бай хөтөлбөрт ороход манайх бол ер нь тийм сайхан хүсэж явах зүйл биш. Стенд бай хөтөлбөрт аль болохоор орохгүйгээр энэ нөхцөл байдлаа даван туулбал манай улсад одоо арай дээр хувилбар болно. Яагаад гэвэл тэнд чинь маш олон зүйлийн хязгаарлалт тавьдаг. Үндсэндээ валютын сан гэдэг чинь бол гишүүн орнуудын засгийн газрын дээрх засгийн газар юм шүү дээ. Яг нарийн утга агуулгаараа. Гишүүн орнуудынхаа засгийн газар дундын байгууллага. Тэдгээрийн үйл ажиллагааг бас чиглүүлэх, зөвлөх ийм одоо ялангуяа манайх шиг хүндэрсэн эдийн засгт бол тэрийг удирдах чиглүүлэх үйл ажиллагаанд нь гүнзгий ордог. Тий. Тэгэхээр бүх зүйлийг бол тэндээс л шийдвэр гаргана л гэсэн үг юм чанартай. Тий. Тий. За эдийн засаг 2016 онд уналтынхаа үеэр орчлоо. Гэтэл 2017 оноос нөгөө бондын төлбөр төлөгдөж эхлэхээр байгаа тий. Тэгэхээр энэ нөхцлүүдийг даван туулахад ер нь хэр одоо бэлтгэл хангагдаж байна гэж та шинэ засгийн газраас хүлээлттэй байна. Тэр уулзалт хийсэн бизнесийнхэнтэйгээ уулзалт хийснийг л нэг одоо бодит алхам гэж үзэж байна. Ер нь тий. Өөр талаар би нэг тийм том тодорхой алхам хийчлээ гэж харахгүй байна. Тий. Тэр бизнесийнхэнтэйгээ уулзалт хийж тэгээд тэднийхэн дуу хоолойг сонсоод тэгээд одоо цааш нь дотооддоо зээлийн нөхцлөө нэг эргэж хянах тийм ээ татвараа нэмэхгүй байх. Тэгээд том бизнесээ дэмжих энэ асуудалд л ерөөсөө анхаарал тавьж ажиллах юм бол 17 онд бондын төлбөрийн өрийг одоо төлөх хөрөнгөө бүрдүүлэх ер нь эдийн засгаа авч гарцсан бол тэр л болно. Тэгэхгүйгээр бол одоо байдал хэцүү дээ шийдэж чадахгүй. 17 онд хэрвээ энэ байдлаараа дөрвтэй арга хэмжээ авч чадахгүй бол 17 онд улам хүндрэн шүү дээ. Ерөөсөө нөхцөл байдал бүр хүндрэн ямар мөнгөөр тэр өрийг төлөхий. Тэр өр чинь бол төсөв цугларч төлөх хэмжээний мөнгө төсөв цугларч чадахгүй шүү дээ.
гадаадын валютын их үсвэр олдохгүй шүү дээ бид нар. Тэгээ хөрөнгө оруулагчид бол тийм их төргийн хугацаанд цоо шинээр ерөөсө хөрөнгө оруулалтын гэрээнд гар үсэг зураад эхлэхгүй шүү дээ мэдээж хэрэг. Тийм учраас одоо хэрэгж явж ирсэн яригдж байгаа. Тэгээд бичиг баримт нь бүрдэл болоод ингээд бэлэн байж байх тиймэрхүү төслүүддээ л онцгой анхаарахаас өөр арга байхгүй. Тэг хэрвээ тэх юм бол одоо яах юм? Шууд л манайх жишээлбэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэр төсвийн үндсэндээ 4.1 5.1-ийг бүрдүүлж ирсэн. Нэг тэр хэмжээний нэг объекттай болчвол эн чинь бас сэргээд ирнэ үстэй. Дахиад 3 дахьыг бий болгочвол тэгэл аваа болоод ирнэ. 4 дахь тийм тулгууртай болчвол одоо нөгөө өрөө төлөх хөрөнгөтэй болоод ирнэ. Ийм л юм шүү дээ. Ерөөсөө энэ гадаадын богино хугацаанд хөгжсөн жишээлбэл баруун Европын өндөр хөгжсөн орнуудын 200 жилийн хөгжил, Америкийн 150 жилийн хөгжлийг 50-60 жилд давж хөгжиж чадсан гэдэг байгаа Азийн орнуудын туршлага бол ерөөсөө л бизнесийн том компаниудтайгаа хамтарч ажилласан ийм л туршлага байдаг шүү дээ. Солонгосыг хийж болно, Японыг хийж болно. Томоохон дэлхийд алдартай том машины үйлдвэрүүд нь байна. Том электроникийн үйлдвэрүүд нь байна. Тэдгээрийг бүх талаар дэмжээл тэгэл засгийн газар хамтраад ажилласан ийм л юм шүү дээ. Томоохон үйлдвэрүүдийг дэмжин гэхээр одоо яг ямар дэмжлэг нь илүү өгөөжтэй байна вэ? За өчигдөр манай сайтын сэтгүүлчд бас мэдээлэл бэлтгэж өргөсөн. Тэр үехээр Эрдэнэт үйлдвэрийн дансыг хаачихсан. Одоогийн байдлаар нөхцөл байдал одоо тийм амаргүй байна гэсэн мэдээлэл бас гарсан байгаа. Тэгэхээр томоохон үйлдвэрүүдээ яг яаж дэмжих ёстой? Засгийн газар яаж оролцох ёстой? Тэдгээрч ерөөсөө үйл ажиллагаанд нь 20 сар тавихгүй ажиллах хэрэгтэй. Ямар л зайлшгүй шаардлагатай зөвшөөрөл өгөх хэрэгтэй байна вэ? Тэр нь хууль зүйл зөрчөөгүй бол хууль зөрчөөгүй бол тэр 20 саадгүй л тэр зөвшөөрлүүдийг өгөх хэрэгтэй. Тэдгээрийг л ажиллуулах хэрэгтэй. Томоохон үйлдвэрүүдийг ерөөсөө. Тэгээд түүнээс биш тэнд очиж одоо юуг нь ажлыг хийж өгнө гэж байхгүй шүү дээ. Тийм засгийн газар бол ер нь хамгийн муу менежмент гэж ингэж үздэг. Тэгэхээр хувийн менежментийг хүчтэй явуулах тийм боломжийг л одоо хангаж өгөх хэрэгтэй. Тийм. Орлогын бас нэг сувг нь юу байж болох вэ гэдэг дээр төрийн өмчүүдийг хувьчлах гэсэн нэг ойлголт яваад байгаа. Энэ жил хувьчлах компаниудын жагсаалтыг ч бас та анзаарч харсан болов уу? Нэлээд хэдэн компани байгаа. Магадгүй зарим нь бүрэн хувьчлаа, заримийнх нь тодорхой хувь хэмжээг худалдаж эргээд одоо төсөвт орлого төвлөрүүлэх энэ ер нь хэр одоо үр дүнтэй гарч байж чадах вэ? Би тэр төрийн мэдэлд байгаа өмчийн жагсаалтыг үзсэн маш олон объект байгууллага байна лээ. Тэгээ ерөөсөө эднэрийг бол ховчлох хэрэгтэй. Ховчлох хэрэгтэй. Томоохон объектуудаа бол төрийн өмчийн оролцоог үлдээн тодорхой хэмжээгээр үлдээгээд тодорхой хэмжээг нь хөрөнгийн биржээр арилжах хэрэгтэй. Тэгээд одоо хөрөнгийн бирждээс арилжах, шууд худалдаа гарч явуулах энэ аргуудыг хослон хэрэглээд энэ биржээ ядаж яах вэ? Бас хөдөлгөөнд оруулах хэрэгтэй байна. Биржийн хөдөлгөөнд оруулах хэрэгтэй байна. Биржийн хөдөлгөөнд оруулах арга зам бол энэ төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд, төрийн өмчийн байгууллагуудаас тодорхой хэсгүүдийн хувьчлах энэ ажлуудыг л хийх хэрэгтэй. Тэр нь заавал төр менежментээ хийн, хяналтын багцаа төр барина гэдэг шаардлага ерөөсөө байхгүй. Тий. Тэр тэдгээрийг хувийн менежментийн хийлгэх боломжийг олдлох хэмжээнд товчлох хэрэгтэй юм. Тэгээд харин яах вэ? Төрийн хяналт оролцоо бол байна биз? Тэгсэн тохиолдолд энэ орлого нэмэгдэнэ, төсөв төлөх орлого нэмэгдэнэ. Энэ бол одоо хийх ёстой алхам. Ер нь одоо энэ ховчлын асуудлыг хийх ёстой алхам гэж ингэж үзэж байгаа. Монгол шуудан компани 34%-ийг сая хувьчилсан. Тэрийг Монголын томоохон бизнесийн нэгдлүүд авсан байлээ. Гэтэл эргээд тэр бизнес нэгдлүүд сэтгэл дондор байгаа. Юу вэ гэхээр жишээлбэл шийдвэр гаргахад ерөөсөө бидний оролцоо хангаж чадахгүй байна. Ийм хөвчлөл хийх байсан бол яагаад хөвчлсөн юм бэ гэдэг. Эргээд одоо жишээл эхний хөвчлүүд нь араасаа хил ам дагуулад гомдолтой байлгаад байна л да. Тийм л учраас нөгөө хяналтын багцын тэр бизнесийн ихэнд өгөх хэрэгтэй байхгүй юу? 51% л одоо тэднэрт өгч байж тэд нар менежментээ их боломжийг олгох хэрэгтэй. Менежментээ явуулах, өөрсдөө менежментээ явуулах боломжийг олгох хэрэгтэй. Төрийн оролцоо 10%, 15% байна л биз. Тэнд яг энэ бол хяналтын шинж чанартай ингээд байж л байна. Тэгэхээр тэр компаниудад хувийн менежментээ явуулъя гэсэн
одоо тийм тэгтээс нөгөө сонгон шалгаруулалт сайн менежмент хийх тэр субъектыг бас зөв сонгох хэрэгтэй л дээ. Бас ерэн шууд ховжлох тухай асуудал хэрвээ байх юм бол. Тэгэхгүй бол бас татвар төлдөггүй бизнесмэнүүд бас байдаг шүү дээ. Тэ Монгол улсад. Тэр тийм байдалд орчиж бас болохгүй юм. Эрдэнэ үйлдвэрийн асуудлыг би ер нь их одоо асуудалтай болцсон гэж ойлгож байгаа. Тий. Тэгэхээр энэ ховжлно гэдэг бол ерөөсө компани нээлттэй болгож байгаа юм. Тий, компани нээлттэй болгож байгаа. Олон нийтийн болгож байгаа. Ард түмний болгож байгаа юм. Тийм учраас энэ бол маш чухал зүйл. Тий, энийг төр цөмийн гартаа байлгаад байх тухай асуудал шаардлага. За баярлалаа агш. Та бүхэн ярилцах цагийн түрээд дуусж байна. Ингээд үзэгчд маань одоо манай студид хүрэлцэн ирж тодорхой мэдээлэл өгч өөрийн байр суурь хуваалцсан танд баярлалаа. Таны цаашдын эрдмийн ажилд бас амжилт хүсье. За хамтарч ажилласанд баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй өнөөдөр үзэгч та бүхэнтэй Монгол Улсын их сургуулийн доктор, профессор, Монгол Улсын гавьяа тогш Дулам Сүрэн ярилцлаа. Хамт исэн үзэгч та бүхэнд баярлалаа. За юу болсон